Эрдэнэтийн дулааны цэглэн станц төрийн өмчит хувьцаат компани 25 жилийн үед зориулв. Сайхан ингэж шалгалтаа үж эхлэе юу? Эхлээл явж байгаа даа гэж. Хурдхан шиг өгчөл урдгийн шагналыг авна штэ. Харин тий. Автос ирж энэ даа гэж. Өнөөдөр ханддаг ахмадуудтай их уулзалт гэж байна. Тийм ээ, өнөөдөр станцын 25 жилийн баярыг огтсон 3 уулзалт хийх гэж байгаа юм. Миний багш бас ирнэ. 25 жил. Надтай нас ч 100 өдөр байлаа. Би 1987 онд шүү дээ. Станцын суур тавих ажил 84 онд эхэлж 87 онд ашиглалтанд орж байлаа да. Илч гэрлийн эзэд Илч гэрлийн харамгүй түгээх ихэмсэг нар манд юу. Ивэлт илчинд нь амилан дэлгэрэх нь энэ амьдралын жам боловч чухам тэрхүү илчэд дулаангүйгээр бүхнийг төсөөлхийн аргагүй. Хүндрэлтэн үүсэн цагаас галыг дахин шүтэж хүндлэн бишигчирж анх галыг нарнаас дастаж авсан гэхэд домогч байдгийг. Үнний ор тойч байж болох юм. Нарны алдрах туяанаас ихтэй галын ач буянгэгч яндашгүй. Тэр дундаа эсгий турхтан Монгол түмэн галдаан бузар мөг ойртуулалгүй онгон шүтэн луга хүндэтэн ханддаг. Их орны их бүтээн байгуулалт өрнөж илгээлтийн эзэд Эрдэнэ тэг зорьсон тэр үед энэ хотын галыг сахиж тулгыг бадраах газар чухал шаардлагатай байлаа. Тэртээ 1987 дугаар онд одоогийн Эрдэнэтийн дулааны цэглэн станц төрийн өмчит хувьцаат компани суурин тавигдж их орны зүрхэн тарихын болсон инженер ажилчдын түүхэн шаргал буудас эхэлжээ. Эдриосийн тачгын сүнхүйтэнд ч ээжийн энгэрт тэврүүлэх шиг дулаан гэрэл гэгээтэй амгалан оршиход эрдэнчүүдийн ая тухыг хангаж галголом тэгэрвнаар сахих эгэлгүй энэ баатруудын заммөр амжилт алдар хоёроор дүүрэн ажив. Хотынхан хүн ардад илч дулаан гэрэл гэгээг цаг мөч алгасалгүй түгээх их үйлсэн эзэдийн их бүтээн байгуулалтын түүхийн он цагийн хэлхээсийн товч 1981-ээс 1995 онд зөвлөлт холбоот улс бүгд наримдах Монгол Ард улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрэг хэлцээрийн дагуу Эрдэнэтийн дулаан цэглэн станцыг барих шийдвэр гарлаа. Зөвлөлт холбоот улсын Виннипег Энерго-Пром институтын Киевийн салбарт станцын зураг төслийг хийх ажил гүйцэтгэлээ. 1984-өөс 1990 он станцыг Эрдэнэт энергострой барилгын угсралтын удирдах газрын Монгол зөвлөлтийн инженерүүд гар нийлэн барьж босголоо. 1986 онд станцын үндсэн цагаараа байгуулагдаж төвийн эрчим хүчний системд хамрууллаа. 1987 он станцын нэгдүгээр ээлж ашиглалтанд орж цахилгаан дулаан үйлдвэрлэж эхэллээ. 1990 онд улсын комисс
Эрдэнэтийн дулааны цэглэн станцыг онцлог дүнтэй хүлээн авлаа. Сэтгэлийн элчтэй дулааны төмөн зүгтээ түгээд ирэх мүйсийн эзэд өглөө нартай уралдан станцийн зүг яарвчлан алхана. Анх 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан энэ хамт олон өдгөө 444 болж бүл нэмжээ. Үйлдвэрийн өмнө тулгамдсан ямар ч асуудлыг шийдвэрлэх чадвартай бүрэн боловсрсон гар сэтгэл нийлсэн хамт олон болон төлөвшөж Эрдэнэт хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж боловсруулсан цахилгаан эрчим хүчээ Монгол улсын эрчим хүчний системд амжилттай нийлүүлж байна. Голлох нүрсэн шарын голын урхайгаас татан авдаг. Анхаараарай. Дамжлага 4-ийн Б, 3-ийн Б, гутлагч Б, 2-ийн Б, 6-гийн 1, бетадл 2-оос бисүү 3-4 татлахыг гэж байна. Анхаараарай. Дамжлага 4-ийн Б, 3-ийн Б, гутлагч Б, 2-ийн Б, 6-гийн 1, бетадл 2-оос бисүү 3-4 татлахыг гэж байна. Төлөш тээврийн цэхийн станцын гол түүхий дуулах нүрсийг татан авч буулгах, стандартын дагуу зөв хадгалах, зуухыг нүрсээр тасралтгүй хангах чухал үүрэгтэй. Газрын элэгнээс олборлох харалтыг шангаар хутгаж даацэгтэй авраг вагоноор данхал занхан зөөж ирсэн нүрсийг төлөш тээврийн цэхийн хөлс хүч хүслийн шингэн хөдөлмөр бүтээлийн эхлэлийг тавина. Орж чадахгүй инженерээ. За ороо. За хоёрдугаар зүх гал оруулахад бэлэн боллоо инженерээ. Одоо командыг хүлээж байна. Бүх бэлтгэл ажил хангаглалаа. Хамгаалалт доторх шалгацсан байна. Бэлтгэл хангагдсан бол 2-р зуухандаа гал оруул. Тэгээ инженеруудын бүгдийг хайлгаж аваад сайн нарийн хяналт тавиад цагт нь өөрийн шугам залгнаа. За эндээс гарангуутаа гал оруулах команд өгнө шүү. За. Дулааны станцын хамгийн олон ажиллагчтай цехүүдийн нэг бол яахан аргагүй 100 цехийн хамт олон. Нүрсийг нунтаглан, тоос болгож шатаан, түлшний химийн энергийг дулааны энергид хувиргана. Шатлалтаас үүссэн утааны хий үнс шаврыг зайлуулах гэ тасралтгүй хөдөлмөрлөн ёстой л галын дүлтэй элчийг гар дээрэн бадраасан хүмүүсээ. Оо, манай багш ирж байна. За сайн байцгаана уу? За сайхан тусч байна уу? Сайхан тусгаж байна. За уулзалтанд ирж байна уу? Тэгж байна. Сайн тусгаж байна уу? Ажил сайн. За багшууд уулзаад сайхан багш. Сайхан. Бид 3 үе болж байгаа юм. Багш нар миний шав Батбаатар. Батбаатарын шав. За сайхан. Хоёрт үе залгамжлагч та нарт цаашдаа болон өр бүтээлтэй сайхан ажиллах ёстой. За тэгэлгүй яах вэ? За орцгоох уу? За орцгоо. Бид анхдагч боловч бид нар бас дараагийнхаа үед энэ сайхан станцыг, энэ зорилго тэмүүллийг, энэ одоо хариуцлагыг одоо өөрүүлэхээр үлдээсэн учраас бид нар ч гэсэн энэ залуу үедээ бас анхаарал тавьдаг. Залуу үе маань биднэрт ч гэсэн одоо анхаарал тавьсаар ирсэн. Ер нь үе үеийн боловсон хүчин гэдэг бол үе үеийн одоо хариуцлага өөрж яваа учраас ер нь эцсийн эцэстээ улс их орны эрх ашиг
Энэ хотын одоо дулаан захилгаанаар одоо доктортой найдвартай хангах энэ үйлсд манай хамт олон бол сайн үйлчилж ирсэн гэж манай агамдууд болон бид нар дүгнж явдаг, бахархаж явдаг. Дэнгэ лага чийдэнгээр сольсон жингийн тэмээшиг өндөр хүчнээр данжин уруу ханаар амь орон урсах сахилгаан нь орчин үеийн амьдралын хэмнэлийг төвөггүй тодорхойлно. Энэ хорцоорын шугам тэжээдээ усан шугам яагаад манай станц ашиглалтанд ороод 25 жил болсон шүү дээ. Тэгээд энэ хорцоор тэжээдээ усан шугам чинь 25 жил болоод өндөр дарга температур ажиллаад металл ядаргаанд ордог болсон. Тэгээд металл ядаргаанд орсон металл ч өөрөө дотор металлын дотор хүчний өөрчлөлт ордог. Хүчний өөрчлөлт орсон учраас салхи шаардлагатай. Тэгээд одоо тэжээдээ усан шугам, хорцоорын шугам одоо 100 салхицсан юм лээ. Тэгвэл одоо манай станц чинь одоо 20 жилийн одоо айлтгүй юм байна. Наадах нь 20 жил одоо Хэд халсан уураар турбогенераторыг эргүүлж цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдийг үйлдвэрийн уур улам дулаанаар хангах эрхэм үүргийг хүлээсэн хамт олон бол турбин цехийнхэн нарны өнгө тэгэрлийг 8 зүгтэн цацраасан алдрын эзэд бөлгөө. Цахилгаан цехийнхэн станцын тунаглуудын тижээлийн болон удирдлагын найдвартай ажиллагааг хангаж үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний параметрыг хянах, хэмжих, тохируулах, хамгаалах, тохиолох ажиллагааг мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэх хариуцлагатай бөгөөд хүндтэй үргийг гүйцэтгэх нь салгаргүй ажлын амтыг мэдэрсэн хамт олондоо. Монголын эрчим хүчний салбарт анхудаа манай станц дээр энэ вакуум цэцлуур суурилагдсан. Тэр чинь 1998 онд. 98 он тий. Анхтай уулын баяжлах үйлдвэр дээр Засвар механикийн заводын ган хайдварах 2 фидер дээр анх тавигдсан. Тэр үед одоо Монголын эрчим хүчний системийн бүх салбарын ерөнхий инженерүүд ирж тэн дээр үзүүлэх сургалт явуулсан л да. Тэрнээс хойш л одоо энэ ингээд Монголын эрчим хүчний салбарт бол тосон цэцлуурын вакуумаар сольж байгаа шүү дээ. тэгээд тэрний дагаж манай станц бутлагч АБ дээр анх суурилагдсан. Тэрнээс хойш одоо ингээд 13 жил үү? 13 4 жил болж шүү дээ. Одоо хамгийн сүүлийн мэдээ. За хэдүүлээ цайнд орох. За тэгээ да. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын ажил амжилтын түүх тус станцын анхны инженер бөгөөд тус станцыг 20 шахам жил удирдах байсан Хавдлашим агсантай салшгүй холбоотой. Тэрээр байгууллагынхаа түүхэн үйл явдлыг онсор өдөртөө нягтнямбай тэмдэглэн үлдсэнийг харсан сэтгүүлч уран бүтээлч гайхан шагшиж байсан гэдэг. Үйлдвэрийг амжилттай эрхлэн явуулахад эдгээр боловсролтой хүмүүсийн оюуны нөөцийг зөв зохион байгуулж ашигласнаар үйлдвэрээ зөв авч явах ёстой гэж ингэж үзэж байгаа. Зарим үндсэн тоноглол тухайлбал зуухнуудыг компьютерийн хяналтанд шилжүүлэх, хажмаар компьютерийн удирдлагыг шилжүүлэх, за орчин үеийн хэмжүүр тавьж хэмжүүржүүлэх, харин тэгээд ажиллагчдын энгиснээр ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах ийм ажлыг бол төлөвлөж байгаамаа. Хоёрдугаар зууны хэмжүүрүүдийг компьютерийн хяналтанд оруулснаар дистанцийн үйл ажиллагаач дээшилж олон хэмжүүрүүдийн хооронд хяналт үйлчилгээ их амар болсон байна. Хоёрдугаар зууны чинь панел дээр чинь 20 хэмжүүр байсан. Тэр 20 хэмжүүрийг ч одоо нэг ингээд контроллер модулд оруулаад яваад та нарын хийж байгаа ажлыг чинь гэмтэл болоход цаг хугацаа бол хэмнэлттэй. Гэмтлээ бол бүрэн дүрэн тодорхойлох боломжтой болж байгаа шүү дээ. Бусад зуухнууд маань ийм шинжилт орчих юм бол мөн сайхан болох юм байна. Ер нь тэгээ яванд 13, 14 оноос 3, 4, 5 дугаар зуухнууд ингээд нэг одоор оруулаад ирэх юм бол энэ өрөөнд ингээд бүгдийг нэг дор оруулчихна. Тэгээ та нар өөрснөө гардыг хийж байгаа учраас цаашаа
нэмэлт үйл ажиллагаа хийгээд ингээ тэгээ гэсэн санаагаа оруулаад явахад бүр хялбар болно шүү дээ. 1-2 дугаар зуухны ажил дээр манайхан чинь өөрсдөө гар бие оролцсон болохоор одоо юу ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд өөрсдөө засчихна. Тэгээ бусад үлдсэн зууган дээр ийм ажил ороход одоо өөрсдөө хийгээд илүү боловсронгуй болох боломжтой болж байна да тий. Тийм шүү дээ. Компьютерийн програмд өөрчлөлтөө хийгээд тийм ээ. Өөртөө илүү ойлгомжтой байдлаар програмаа зохиочих юм бол үйлчлэгээ хийгээд бол хамгийн хялбар дөхөн арга болж байгаа. Станцын маань хөдөлмөрийн аварга ямар өрсөлдөөнтэй болсон юм бэ? За, станцын хөдөлмөрийн аварга шинжилсэн гэрээгээр бол сая 250 мянган төгрөг болсон шүү дээ. Тийм учраас одоо энэ залуу инженерүүд сайн хөдөлмөр хийх юм бол ирээдүйн станцын хөдөлмөрийн аварга болох өрн бололцоотой. Тийм учраас одоо залуу инженер анх хоёраа сайн ажиллая. Дулааны шугам сүлжээний цех нь дулаан дамжуулах шугамын найдвартай ажиллагааг хангаж хэрэглэгчид найдвартай технологийн өөр халуун усыг дамжуулан түгээдэг гар сэтгэл нийлсэн хамт олон. Барилга механик цехийн станцын барилга байгууламж инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган хэрэгцээт сэлбэг эд ангийн металл хийцүүдийг бэлтгэх үүргийг гүйцэтгэж байна. Эрдэнэтийн дулааны цагаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл болон техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг оновчтой зөв төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих техник технологийн хэдийн бодлогыг боловсруулж, шинэ техник технологиг судлан нэвтрүүлэх, шинжилгээний төсөл хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулж зохицуулах зорилготой төлөвлөлт хяналт, удирдлагын нэг жол инженерийн алба билээ. Санхүү тайлан бүртгэлийн албан компани өдөр тутмын ажил үйлгээг нэгтлэн бодох бүртгэл тусгаж, нэгтлэн бодох бүртгэлийг санхүүгийн тайлан олон улсын стандартын дагуу хөтлөж бүртгэдэг хяналт удирдлагын нэгж юм. Материал хангамж аж ахуйн хэлтсэн компанийн бүх алба хэлтс цехүүдийн өдөр тутмын хэрэгцээт болон үйлдвэрлэлийг найдвартай материал түүхийд тоног төхөөрөмж төлөв шатах тослох материалыг бэлтгэн нийлүүлж автотехникийн үйлчилгээгээр хангах, шуурх ажиллагааны жилгстэйгээ тээврийн үйлчилгээгээр тасралтгүй найдвартай хангах үүргийг хүлээж байна. Тус станцад 110 эмэгтэй ажиллагсад эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөл олон тал дарга хэмжээг тогтмол зохион байгуулж жилвэр оны тэргүүний ажилтан эмэгтэй айлын сайхан эзэгтэйг тодруулан алдаршуулж заншжээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл нь аймгийн тэргүүний анхан шатны нэгжээр 3 жуудаа шалгарсан идэвхтэй олон нийтийн байгууллага болон өргөжлөө. Компанийн үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг Орхон аймгийн хэрэглэгчдэд түгээх ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ, Эрдэнэт амьдрал хувьцаат компаниуд гүйцэтгэж байна. Нийтдээ 1037 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байна. Он гарснаас хойш хэдэн байгууллага хөдөлгөөний ажиллаж байсан байна. Он гарснаас хойш бол 27 байгууллага 8.3 сая төгрөгийн албан тавьсан байна. Хиний авч ил тий. Тэгээд энэ чинь алдан орцсон албанууд ба тий? Орцсон. За одоо нийт оны эхнээс хэдэн амарсан байгаа вэ? Хэдэн амарсан байна одоо нэг юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ 256 ажилтан ээлж амралт авсан байна. Нийт ажилчдын 56% ээлж амралт авчихсан байна. Эрдэнэтийн дулааны станц нь өөрийн үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өөрийн өртөө бууруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний судалгаа, хөгжлийн төв, шинжилх ухаан технологийн их сургууль, Оросын холбооны улсын эрчим хүчний институттай хамтран цаашид тус станцыг өргөдөх техник эдийн засгийн үндэслэл судалгааны ажлыг хийж төсөл боловсруулжээ. Станцыг анхаарал ажиллаж байгаа. Генераторыг сүлжээн залгахад гараг ярилцсанаар бас тэргээр бас их бахархаж явдаг. Орон байртаа болоход 7 мянган тусалж над 4 сая төгрөгийн бүцэлтгүй тусламж болгосон. Нийтээр нь 30-аад өнд 120 сая төгрөг манай станц
олгоод байгаа. Ер нь ихэнх нэр нь өөрийн гэсэн орон сууцтай гэртээ ашаа газартай болсонтой бас маш их баярлж байгаа. Станцынхаа хамт олон захиргаа аж ахуй ер нь нийт хамт олондоо баярлалаа. Захиргаа удирдлагын хэлтсэн компанийн ашигт ажиллагааг дээшлүүлэх мэрэгжлийн ажилтнаар хангахад хүний нөөцөөр хангах тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж харуул хамгаалалт хариуцлагыг дээшлүүлж хамт олонны эрүүл мэнд нийгэм ахуйн асуудлыг шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Хэр олныг ярьсан? Оо зөндөө олон. Та хэр олныг ярив? Би нэг 20-од юм барьчлаа шүү. За өндөрлөх үү? Тэгээ та. Зөндөө л байна. Одоо болоо тийм ээ. Тий. Сайхан өдөр байна. Энэ мөн сайхан нутаг шүү. Тэгэлгүй авах ёстой. Янзын гоё газар. Болгон аймгийн Богд сумын Баян зүрх хайрхан гэж байгаа нэг. Баян зүрх хайрхан ч одоо тэр хайрхан үстэй тийм. Энэ цаамыг барих саналыг анх гаргасан үйлдвэрийн эмч Маквэ Можан Баточны готоо хоёрыг би үргэлж дурсдгийг. Энэ цаам манай ажилчдыг олон үеийнхнийг эрүүлжүүлэхэд амарч совлуулахад ихээхэн ач тус өгнө гэж бодж явдаг юм шттэ. Тэгэлгүй яах вэ? Үнэхээр гоё газар шүү. Станцын 25 жилийн яваа хөтөж нэлээдгүй одоо техник технологийн шинжилгээний ажлуудыг хийсний заримаас нь дурдах юм бол нэг зөвхөндөө бид технологийн шинжилгээг хийлээ. Өөрөөр хэлбэл энэ зөвхөндөө төслийн бус нуур сэтгүүлэхэд боломжтой болсон. За мөн одоо нийт 700-ийнхаа 200-нд нь бол кип автоматын шинжилгээг хийж гүйцэтгсэн. Хурцоор дижитал усны шугамыг бол 100% сольж улсын комиссаас хүлээж аваад ажил залгаад явж байна. За манай хамт олон түүхт байгаа огтж Монголын үндэсний худалдаа ажилтны тангимаас зохион байгуулдаг топ 150 аж ахуйн нэгжид шалгарлаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, авилгалтаа тэмцэх газар зэрэг нийт 8 байгууллагаас зарласан нийгмийн хариуцлагатайгаар нийт зарлалын уралдаанд мөн одоо анхдаа 5 дугаар хайранд орсон. Монгол улсад эрчим хүчний салбар үүсгэгдсэний 90 жилийн ой зориулсан эрчимч 2012 спортын томоохон наадам болж өнгөрлөө. Энэ наадамд 5 төрлөөр өрсөлдсөнөөс манай байгууллага бильярдын төрлөөр алтан медаль, цом, теннисний төрлөөр алтан медаль, цом зэрэг сайхан амжилтуудыг үзүүллээ. Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн дунд зохион явагддаг явган аялын тэмцээнийг өөрийн үйлдвэрийнхээ 25 жилийн нэрмжит болгон амжилттай зохион байгууллаа. Монгол улсад эрчим хүчний салбар үүсгэгдсэний 90 жилийн Эрдэнэтийн дулаан ажиллагаа станц байгуулагдсны 25 жилийн баярын мэндийг төрлөх үйлдвэрийнхаа суурийг тавьчихсан бидний хөндлөн дээдлж явдаг нийт ахмадууд өнөөдрийн хотынхоо галыг мандалцж яваа нийт инженер техникийн ажилтан та бүхэндээ эрүүл энх
ажрал сайн сайхан хүнийг хүсэвэё. Газрын энтэй усан сувдыг ган холгоор цацсан түгээж өвлийн тэсгэм хүйтэн дөргөө гэртэмнэ зуныг авчрах эрхэм үйлсийн эзэд миний хотын зүрх нь болон дүрлзэн батнлах гал голомт дулааны цахилгаан станц ориглон буцалсан амьдрал ололт ялалтаар дүүрэн байна. Киног бүтээсэн зөвлөх Баатрин Сурмахорд зохиолыг бичсэн сэтгүүлч доктор Батбаяр Мушран, зураглагч эвлүүлгийн найруулагч Максрын Хатанбаатар, зургийн дарга Жоо Жилживэн Нямдал, тайлбарлсан Монгол Улсын соёлын гэрэлтэлтэн Гончигживэн Чулуунбат. Эрдэнэтийн дулааны цаглаан станц 25 жил. Галын эзэдийн үйлс Баатар